Сангийн яамнаас бид бол энэ цалин тэтгэврийн талаар их ярьж байгаа боловч одоо боломж олцоо ороод ингээд нэмэгдүүлээд ингээд явж байгаа. Тэгээ та бүхэн бүгдээрээ үр хүүхдүүд дүүнертэй хүмүүс. Яг одоо үдийн цайны одоо дэлхийд даяар одоо 11 цагаас ч юм уу үдийн цай хүүхдүүд нь уудаг. Бид бол 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд үдийн цай өгдөг. Улс дээр 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүд бол аав ээжээсээ одоо мөнгөтэй тэгээ дэлгүүр оршоо хаанаас одоо үдийн цайгаа уудгийг бол одоо та бүхэн мэдж байгаа. Тэгэхэд энэ цалин нэмсэн, тэтгэвэр нэмсэн энэ 6-аас 12 дугаар ангид үдийн цай өгсөн бол ер нь ялгаагүй. Ерөөсөө бидний хамгийн анхаарах, ирээдүйдээ анхаарах зүйл бол энэ үдийн цай. Үдийн хоол гинүү, цай гинүү. За хүүхдүүд бол тэгээд энэ бол адилхан. Тэгэхээр 6-аас 12 дугаар ангид одоо ямар хэмжээний зардал гарах вэ? 1-5 хэд гардыг? 6-аас 12 ямар зардал гардыг? Энийг одоо өгөх чиглэл бодлого юм байхгүй юу? Тэгээ энэ хоол үйлдвэрлэлийн салбар чинь дагаад хөгжинэ. Тэр сургуулийн галтгоо хідэн тогооч бол энийг хангаж барахгүй. Тийм учраас эргэн тойрны одоо хоол үйлдвэрлэл, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол үйлдвэрлэл энэ дээр хөгжнөө. Энэ дээр тооцоо гаргаж хэлээч. За, сангийн яам хэн хариулах вэ? 4 номер. За, сангийн яам төсвийн бодлого төлөлтийн газрын дарга санж чадварч за байнгын орон даргын асуултанд хариулъя. За, одоогийн байдлаар бол бид 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд буюу нийтдээ бол 2026 оны төсвийн төсөлд бол тооцноор бол 822 мянган хүүхдээс 1-5 дугаар ангид сурж байгаа 349.4 мянган хүүхдэд 141.3 мянган тэрбум төгрөгөөр үдийн хоолны одоо энэ хөтөлбөрт хамруулна гэдээ бол тооцсон байгаа. За үүн дээр мэдээж хэрэг бол нэмэгдээд бол дотор байрны бол бүх хүүхдүүдэд бол бас үдийн хоолны зардал бол туссан байгаа. За нэмээд бол 6-аас 12 дугаар ангийн үлдэж байгаа 448.4 мянган хүүхдэд үдийн хоолны одоо энэ тооцоолыг нэмж тооцноо гэх юм бол нийтдээ бол 196.2 тэрбум төгрөг бол нэмж бол шаардлагатай байгаа. За үдийн хоолны бол энэ тарифын зардлыг бол одоо сая сүүлд бол 25 онд бол бас нэмэгдүүлэн тооцсон байгаа. За саяны энэ нэмэгдүүлсэн одоо энэ хоолны материалын тарифаар л тооцсон. Баярлалаа. 196.2 тэрбум төгрөгийг одоо зориулах хэрэгтэй. Энэгээр одоо нэг 80-90 км зам л тавьж байгаа шүү. 80-90 км зам тавьснаас тэр хүүхдүүдээ нэг жил хооллолчтой. Тэр хүүхдүүд одоо хоол ундаа сайн чанартай хоол унд хэрэглүүл одоо ямар өсөлт хөгжилт гарах вэ?